Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist булан маань Увс аймгаас үргэлжилж байна. Энэ удаагийн манай зочноор хөгжмийн багш, хөгжимчин Солонгоо оролцож байна. Бид одоо Солонгогийн гэрийн гадаа байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа дотогш орцгоё. Самбано. За өглөөний минь. Өглөөний минь төргий. Гэртээ өрсөнд баярлалаа. За баярлалаа. Манайд ирсэн. За Таашаа сэрхий. За тийшээ сэрж. За тэгээд бидний урилгыг хүлээж аваад надтай хамт ярилцахаар яг одоо ийм сайхан боломжийг олгож өгч байгаа чамд баярлалаа. За хоёлаа эхлээс өмнө яг яагаад Увс аймагт хүрээд ирсэн бэ? Би чамайг завхных гэж сонсч байсан. За тэгээд анх завхнаас гаралтай гэд ингээд түүхээ яриад ингээд Увсдын цэг дээр ирэхээ ярих юм бол нэлээд урт удаан түүх болно. За тэгээд ямар ч байсан завхнаас би 2009 онд гарч байсан. Анх мишнэр болоод мишнэрийн сургалтанд суугаад хамгийн анх 2006 онд Усан баталгаа хүртэж байсан. Оо за. Тэгээд 4 жилийн дараа мишнэрийн сургалтанд суугаад тэгээд мишнэрээр дуудагдаад тэгээд хотод иж ажиллаж байсан 2009 онд. За тэгээд 10 онд нөхөр маань Филиппинээс ирсэн. За тэгээд танилцаад гэр бүл болгоод за тэрнээс хойш манай гэр бүл маш олон газар очиж үйлчилж исэн. За тэгээд бас нэг бидний хүсэж исэн бас тэгээд нэг дуудлага маань Увс байж таарсан. За тэгээд бурхны дуудлагаар бид нар бас 4 жилийн өмнө Увс Улаангом гэдэг энэ аймагт ирээд үйлчлээ гэдэг одоо 4-р жилдээ явж байна. Тэгвэл их л урт төвхтэй байна. Нийлэн урт төвх болно шүү. Тэгээд танаа нөхөр Дарханбаатар бид хоёр болохоор Монголын анхны 1000 мишнэр хөдөлгөөнд хамт сурч байсан. Тэгээд бид бас 10-аад оны үед бас сонсчихсан байхгүй. Дархан маань гэрэлж байна. Эхнэр авч байна. Нэг хөөх мөсгүйтэй сууж байгаа гэх. Тэгээд ерөнхийдөө бол бид бүгдээрээ сонсоод бас баяр хүргэжсэн. Тэгээд Дархагийн маань сайхан хайны жил болоод олон сайхан өөр хөвгттэй юм. Өнөр өтгөн сайхан амьдарч байгааг талархаж байна. За. Тийм дээ айгу хөвөлтэй эмэгтэй гэж боддөг шүү дээ. Ийм сайхан хань ижилтэй болоод бурхнаас одоо тийм эвэгдсэн. Тэгээд одоо 3 сайхан хүүхэдтэй болцсон. Манай бас төгсөлтийн нөгөө ганган залуучуудын нэг шүү дээ Дархаж. За ганган залууг нь. За. Ганган залууг нь аваас үгүй. Манай төгсөлтийн ганган залуучуудын нэг аваас үгүй. За тэгээд хоёулангийнх нь за манай Cherry Book-ийн ярианы гол сэдв нь юу байдаг вэ гэхээр бид нар хүмүүст Adventist хүн, Христэд итгэгч хүн гэдэг маань ямар хүн байдаг талаар хуваалцахыг хүсдэг. За тэгээд хамгийн гол зорилго нь тийм. Тэгээд би бас чамайг эрүүл мэндийн талаар илүү их үйлчилдэг, эрүүл мэндийн талаар илүү их хүмүүстэй хуваалцдаг гэж сонссон. Тийм учраас надад бас өнөөдөр эрүүл мэндийн талаар хуваалцна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд чи бас надад өглөөний хоол хийж өгнө гэж амласан байгаа тийм. За тэгээд юуны өмнө өглөө болж байгаа шүү дээ тийм өглөө болж чинь тэгээд бас хүү маань өглөө хичээл нардаг. Тэгээд хүүгээ явахаас өмнө өглөөний цайг нь бэлдэж уудалгаад явуулна. За тэрнээс өмнө эрүүл мэндийн чиглэлээр гээд ерөнхийдөө бид хоёр Увс аймагт ирснээс хойш ерөнхийдөө эрүүл мэндийн үйлчлэлээр дагнаж үйлчлэл явуулж байгаа. Тэгээд анхын ирсэн зорилго маань бид хоёр болохоор зэрэг энэ эрүүл мэндийн нөлөөлийн төвтэй болно. Хилний сургалтыг одоо тий хилний сургалт эрүүл мэндийн төв гэсэн энэ хоёр чиглэлээр ерөнхийдөө төлхөө үйл ажиллагаа явуулна. Ирээдүйд ерөнхийдөө нөлөөлийн төвтэй болно гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр зэрэг 4 жилийн өмнө ирээл эрүүл мэндийн сургалтыг зааж эхэлсэн. За тэгээд аймгийнхаа эмнэлэг дээр тэгээд ерөнхийдөө эмнэлгийн дотрийн засаг, мэдрэлийн засаг хоёрт ерөнхийдөө хэвтэ эмчлүүлэгчт нь сургалтаа байнга орж өгдөг тогтмол. За тэгээд албан байгууллагуудаар ордог, сургууль цэцэрлэгүүдээр гээд ерөнхийдөө ингээд хүсэлт таваа тий сургалт авъя гэсэн байгууллагуудаар ерөнхийдөө ороод эрүүл мэндийнхаа сургалт семинарыг өгөөд эрүүл зүйн хоолтын талаар бас мэдээллийг өгөөд явж байгаа. Тэгээд ерөнхийдөө ингээд харах юм бол Монгол улс маань тэгээд тэр дундаа Увс аймаг маань зүрх судасны өвчлөл тэгээд одоо амьдралын хэв маягаар шалтгаалсан өвчлөөр ерөнхийдөө айгу дээгүрт бичигддэг аймагуудын нэг байгаа даа. Тэгэхээр зэрэг яа харахгүй эрүүл мэнд тэгээд тэр тусмаа эрүүл зөв хооллолт тэгээд зөв амьдралын хэв маяг гэдэг маань айгу чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ мэдээгээ бурхнаас өгөгдсөн энэ эрүүл зөв одоо тий
сайхан энэ мэдээг ерөнхийдөө бусдад хуваалцах нь их зөв юм аа. Тэгээ бусдад бас баярт мэдээ хүрэхэд хамгийн одоо нөгөө баярт мэдээний баруун гар нь эрүүл мэнд гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хамгийн зөв одоо тий баярт мэдээг эхлүүлэх сүмийн суурийг тавих хамгийн зөв одоо алхам гэж үзээд тэгээд ерөнхийдөө энэ үйлчлээ хийгээ явж байна. За одоо тэгвэл хоёлоо. За тэгээ өглөөнийхөө цайг бэлдээ. Ерөнхийдөө манайх өглөө болгон овёсыг хэрэглэдэг. За тэгээд хүүхдүүд маань бас идэх айгуу дуртай. Тэгээ хэрвээ манад самар жимс байх юм бол хүүхдүүд маань ингээд баяжуулаад хэрэглэж чинь заримдаа байхгүй юу байж тээ. Тэгээ тэр үед болохоор зэрэг зөвхөн овёсоо халуусан дэвтэйгэл идчихдэг. Тэгэл идэ явчихдаг. Тэгээ зэрэг овёс маань өөрөө нөгөө амин дэм эрдэс бодис уургаар баялаг учраас ерөнхийдөө тухайн өдөртөө хэрэгцээтэй өдрийн хоол хүртэл хэрэгцээтэй тий зүйлсээр хангаа явцдаг учраас тэгээ хүүхдүүд маань яг анх итгэж авах амт муутай тий ингээл нэг таатай биш байгаад байдаг. Гэтэ ингээд нөгөө баг багаар ингээд эхлээд идүүлэхдээ бол идэж чадахгүй бол нэг жоохон тархтай ч юм үсвэтэй жоохон амттай зүйлтэй тий идүүлээд явандаа ингээд яачихлаар зэрэг яг манай хүүхдүүд шиг шууд усан дэвтэйгэл идэ явчихдаг. Тийм явандаа тэгээд сурчвал уул нэг зүгээр. Зөндөө гоё жимснүүд өөрөө тавьсан байна да. Харин тий. Уус нутагч одоо жинхэнэ жимсээр баялаг газар шүү дээ. Би амсчих уу? За тэгээд амсаараа багч. Тэнд ус хийж өгье. Янз бүр амтаа. За баярлалаа. Энэ ямар жимс вэ? За нэрс байна, чицарган байна, өхрийн нүд байна. Тэгэхээр одоо яг нөгөө эд жимс ногооны үйлрэл байгаа шүү дээ. Намар цаг юу ингээд өстой жинхэнэ одоо шинэ ургацын зүйлсэд хэрглэж байгаа. Энэ самар байна. За самар бас бэлдсэн байгаа. Тэгэхээр яг одоогоор нөгөө өвлийнхаа самар жимсийг бэлдээд самар, нэрс, цэцэргэн гэдэг ингээд юугаа бэлдсэн байгаа. Өвлийнх гэж одоо ингээ хөлдөөгöd авчих. Хөлдөөгöd бэлдсэн гэсэн үг. Тий, баг багаар идэх идэхээрээ савлаад тэгээ хөлдөөцсөн гэсэн үг. За тэгэл өвлийн туршидл идчих. Баг багаар гаргаал хөсөө идэ идчихнэ гэсэн үг. Ямар гоё юм бэ? За баярлалаа. Тэгээ одоо ерөнхийдөө овёстойгоо холиод идчихнэ гэсэн үг тий? Тий, овёстойгоо холиод идчихнэ. Тэгээ ерөнхийдөө бол овёс маань өөрөө бэгийн төрлийн витаминаар айгүй баялаг. За цусан дахь сахарыг цэнцвэржүүлдэг. За тэгээд нөгөө түр хэлсэн шүү дээ амин дэмэрдэс бодис агуулгаддаг. Өөх тос ч гэсэн тодорхой хэмжээний байгаа. Уургийг ч гэсэн тодорхой хэмжээний агуулдаг. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө эрүүл мэндийнхаа нөгөө семинарууд дээр юу гэж заадаг вэ гэхээр зэрэг ерөнхийдөө төлхөө овёсыг илүү их заадаг. Хүмүүс яагаад хүмүүс өнөөдөр айгүй их ходоод хоол боловсруулах замын өвчлөөр өртөд байгаа юм. Яагаад их зүрх судасны одоо тэ өвчин байгаад байгаа юм. Яагаад чихрийн шижин. Тийм, чихрийн шижин байгаа. Чи түрүүн гэсэн сахар тэнцвэржүүлдэг гэхээр чихрийн шижинтэй хүмүүст бас хэрэгтэй байдаг. Хэрэгтэй. За тэгэхээр зэрэг хүмүүс айгүй өглөөнийхөө цаг уудгүй явдаг. Өглөө өлөн гарч явдаг штэ тий. Өлөн гараад явцдаг. Тэгээ өдөр хоолтой хоолгүй явцдаг. Тэгээ орой ирээл тоо төрөн төпөн дөрөн хоол игээл тий. Идэл ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр зурагтаа үзэж байгаа л унтаад өгдөг. Энэ маань нөгөө амьдралын буруу хэм маяг болоод өнөөдрийн бидний бүр ингээд аюулын харанг дэлдээд байгаа өвчлөлүүдийн маань үүсгээд байгаа бас үндсэн шалтгаан болоод байгаа. Тэгэхээр зэрэг эрүүл мэндийн семинар дээр би аль болох төлхөө өглөөний цагаа байн гууж байгаа чи. Хэрвээ те элэг цэс ходоодоор өвдмөөргүй байгаа бол нойр булчирхаа те өвчлөлт одоо өртмөөргүй байгаа бол тэгээ явандаа зүрх судасны өвчлөлт одоо те өртмөөргүй байгаа бол өглөөний цагаа тогтмол ууж хэвшээч. Ариун хоолой багсгаач гэдэг энэ зөвлөгөөг өгдөг. Тэгээ миний ерөнхийдөө эрүүл мэндийн семинар дээр өгдөг зөвлөгөө болохоор зэрэг 3 хавл өглөөний цайндаа 3 халбаг овёс хийгээд за 3 халбаг овёс хийгээд за дээр нь 300 г халуун бүлээн ус халуун ус хийгээд за тэгээд хэрвээ үзэн байх юм бол 9 ширхэг үзэн, чав байх юм бол 3 ширхэг. Ерөнхийдөө ингэ 3-3-9 гэсэн харьцаагаар ерөнхийдөө чийжлүүлчихдэг байхгүй. Тэгэхээр илүү амархан болчтой. Ингээд идэх юм бол за нэгдүгээр ч авах хэвээр амин дэмэрдэс бодисоо авчиж гин, уурга авчиж гин те бүх авах хэвээр зүйлсээ авчиж гин. За тэгээд дээр нь таны цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлээд өгч гин. Ерөнхийдөө сахартай хүн байгаа бол тогтмол хэрэглэснээр таны сахарыг хэвийн төвшөнд нь авчиж өгдөг. Би чамайг хөгжимчин хүнгээ сонссон. Тэгээ яаж яваад эрүүл мэндийн талаар илүү мэдлэгтэй болчихвоо. Эрүүл мэндийн тэгээд ямар хөгжим тоглодог вэ? Би хөгжмийн багш гэж бас сонсож байсан. За яг миний үндсэн мэрэгжил болохоор хөгжимчин хөгжмийн багш. За ятгахчин байгаад байгаа.
За гэхдээ анх төгсчөөд бол нэг 2 жил орчим театрт мэргэжлэр ажилласан. За тэгээд сүмд ороод 5 дугаар ангиасаа би анх сүмд орж исэн. За тэгээд сургуулаа төгсөөд театрт ажиллаж байгаа хугацаанд мишнерийн сургалтанд суугаад за тэгээд миний зам мөр ерөнхийдөө шулуутсан байдгийг. За тэрнээс хойш ерөнхийдөө мэргэжлээ бол яг төгөлдөр хуураа заах чиглэлээр ашиглаж байгаа сүмдээ. Хүүхдүүдэд төгөлдөр хуураа заадаг. За түүний хажуугаар зэрэг эрүүл мэнд гэдэг одоо энэ зүйл ямар чухал юм бэ гэдгийг ерөнхийдөө айгүй их одоо тий ойлгож байна. Юу чамайг эрүүл мэндэд дуртай болгоч ба. Сүм чин чамайг эрүүл мэндэд дуртай болгоч. Эсвэл чи найз нөхдөсөө суралцсан уу? Эсвэл эрүүл мэндийн асуудалтай байсан учраас эрүүл хооллох энэ зүйлсийн талаар бусдад хуваалцаад эсвэл өөрөө сураад байна уу? За сүмд ороод ерөнхийдөө эрүүл мэнд гэж яг юу юм бэ? Хүн яг юу идэх ёстой юм бэ? Библиэс хамгийн анх хүн одоо тий юу идэж ийсэн? Хүн бурхан хүнийг бүтээчээд ямар хоол хүнсийг хүн зориулж өгч ийсэн бэ гэдгийг ерөнхийдөө хамгийн анх сүмд орчод мэдчихсэн. За тэгээд хамгийн анх эрүүл мэндийн сургалтыг бас сүмээс авч ийсэн. За тэгээд тэр үед бол нүд нэгж байгаа юм чинь бидний амьдралын өдөр тутмын хэм маяг болохоор зэрэг будаа мах, гурил мах эдрийг л хуураад юм уу, жигнээд юм уу, шүлтэй ч юм уу ингээд маш олон төрлөөр боловсруулж иддэг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө адвентист сүм маань ерөнхийдөө эрүүл мэндээр илүү их те дагнж хүмүүст мэдээллийг зөв эрүүл мэдээллийг өгдөг. За тэрнээс үүдээд ерөнхийдөө эрүүл мэнд гэдэг ямар чухал юм бэ гэдгийг ерөнхийдөө ойлгож авсан. За тэгээд ойлгож авснаас гадна би өөрсөө амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. За өглөө босоод ус уух хэрэгтэй юм байна. 2 аяг усыг уух хэрэгтэй. За тэгээд энийг өөртөө хэвшүүлээд, гэр бүлдээ хэвшүүлээд, эргэн тойрныхоо хүмүүст бас заагаад те ингэж явж байна. За тэгээд дээр нь эрүүл хоол хүнс гэж яг юу юм бэ гэдэгт суралцах бүр асар их шаардлагатай болоод эхэлж байгаа. Хүмүүс заахын тулд ерөнхийдөө ингэж харгалаа зэрэг өнгөрсөн хугацааг эргүүлээд харах юм бол би ингэж эрүүл мэндийн талаар судлаад тэгээд үүнийгээ бусдтай хуваалцахдаа би бүр аяйгүй баяр хөөртэй байдаг аахгүй. Тэр зэрэг ер нь миний чиглэлтэй миний ингээд хийх зүйл бол ерөнхийдөө энэ эрүүл мэндийн мэдээг бусдад хуваалцсан зүйл юм байна. Тэгээд дээр нь би ээж хүн, эхнэр хүн энэ гэр бүлийнхнийхээ эрүүл мэнд одоо надад байгаа гэсэн үг шүү дээ тий. Тийм тэгэхээр зэрэг яах аргагүй би суралцах хэрэгтэй болчихж байгаа. За 3 албагаа авьяас хийсэн. Энэ дээр би 300 г халуун ус хийгээд за тэгэхээр зэрэг хүмүүс маань нөгөө өглөө босоод эсвэл халаас хоолоо халаагаад идэж шүү дээ. Хэрвээ хоол байхгүй бол нөгөө юм бэлдэж хийхээсээ төгшөөгөө хоос явчихдаг. Эсвэл заримдаа ингээл хоол бэлтгэж нөгөө ногоогоо ашиглал тий махаа ашиглал гэл маш их цаг зав зарцуулагдаад байна. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө овёсыг тав өглөөний цайнд хэрэглэх юм бол бүр асар их цаг хугацаа хэмжиж байгаа. Тэгэхээр зэрэг 300 г халуун ус ерөөсөө ядах юм байхгүй. Хэрвээ та эзэгтэй эмэгтэй хүн болвол бослоо, бие заслаа, 2 аяг усаа уучлаа. За тэгээ хүүхдүүдийнхээ аяганд 3 халуун уусаа тэгээд нөгөө халуун усаа хийчих юм бол эргээ та нүр амаа бэлдээ ажилдаа явахдаа бэлдээл эргээд харахад аль хэзээний таны өглөөний цай маань бэлэн болчихж байгаа тий. За одоо надаа obvious байна. Тэгээд нөгөө түрүүний миний зөвлөсөн чавга үзэн маань байхгүй учраас за энд нэг хэдэн шиг хасарван байгаа. За тэгэхээр би хасарванаас ерөнхийдөө 3 шигийг хийчихнэ. Гэсэн 3 шиг хасарван бахад ерөнхийдөө хангалттай болчихно гэсэн үг. Хасарван маань өөрөө бас чихэрлэг. Тэгээд бас ерөнхийдөө жимс хүнсний ногоо маань эслэхээр айгүй баялаг штэ тий. Тэгээд дээр дахиад яхад юу маань оёс маань эслэгээр маш баялаг. Үр тариан дундаа эслэгээр маш баялаг. Бие амин дэмээр айгүй баялаг болчихсон. Тэгээд дээрэс нь энэ сайхан жимснүүдээ хийгээд идчихсэн. Тийм өөрөө хүссэн хэмжээгээр хийгээд идчихсэн. За тэгээд энд багахан хэмжээний наран цэцгийн үр байгаа. Тэгээд ерөнхийдөө хүүхдүүд маань альнаас нь хийх сонирхолтой байна. Хүүхдүүд маань өөрсдөө сонгоод тийм. За тэгэх юм бол бүр илүү сонирхолтой болсон. Чи өөрөө бэлтчихэд ид гэж яхаа. Нөгөөд бол за одоо ингэж бэлтцсэн байна. Та өөрсдөө сонгоод хэр хэмжээгээр идэх үү гэд та. Тийм яг үнэн гэл. Гэтэ одоо хүүхдүүд маань ерөнхийдөө надаар бэлтүүлдэг аль хэзээ хийгээд идээ сууччихсан гэсэн үг тийм. Ааха. За тэгээд энэ дээр дахиад нөгөө өөх зөвлөгөөнөөдөө бас мартаад байгаа.
Хэрвээ ингээд хүүхдүүд жоохон амт муутай гэдээ дургуулхаад байх юм бол багахан хэмжээний сүйтэй өгч болно. За хэрвээ сүү байхгүй бол жоохон зүгийн балтай хойлоод ижиж болно тий. Зүгийн бал маань ерөөхдөө байгалийн сахар гэж олчж байгаа. За тэгээд хэрвээ та сахартай болвол ямар нэгэн юм одоо тий жимс юу хийхгүйгээр зөвхөн усан дэвтэйгээд идэх нь илүү тохиромжтой гэсэн үг. Тэр ерөөхдөө цусан дах инсулиныг 40%-аар ерөөхдөө бууруулж гэдэг гэсэн юм байна. За тэгээд энэ маань ингээд өглөөний цай маань ингээд бэлэн болчлоо. Ингээд аль хизээний дэвтчихэж байгаа. За тэгээд энэ овёс маань бүр тал бүрийн одоо ач холбогдолтой гэж хэлдэг тийм. За тэгэхээр зэрэг ганцхан ингээд идэхээс гадна бидний одоо гоо сайханд арьсан маань бас маш сайн нөлөөтэй. Бид нүүрэндээ ингээд юу болгоод дэвтэйгээд арьсаа гуйжуулж болж байна. Маск болгож болж байна. Хэрвээ хүүхдүүд маань харшилтай байх юм бол арьсны ямар нэгэн харшилтай байх юм бол бид нар бас овёсны нэг цэхэр ус гарч байгаа. Энэ цэхэр усаар усанд оруулаад ч юм уу шавшаад нөгөө зөөлөн юугаар нь шавших юм бол арьс харшил аягүй. Хаанаас авах боломжтой овёсыг? Ер нь Монгол орн иргэн тойронд авах боломжтой юу? Зөвхөн улаан авах хэрэгтэй юу? Одоо хаасайгуу дэлгүүрүүдээр гадуур зарагдаж байна. Маш олон төрлийн, маш олон компаниудын бүтээгдэхүүн байгаа даа. Одоо жишээ нь янз бүр байгаа шүү дээ. Овёсны дотроо тий. Тэгээ чи бол ямар овёсыг идэх санал байлаа? За манай ерөнхийдөө хэрэгэлдэг овёс болохоор энэ овёсыг энэ болохоор заавал энэ одоо тий юу гэхгүй брэнд гэхгүйгээр ерөнхийдөө овёсны нэцэлбэр олчж байгаа. Тэгээ нэцэлбэр олчж байгаа. Нэцэлбэр нь ерөнхийдөө ингээд дэвтгэхэд аюу хурдан дэвтчихдэг. Түүнээс нөгөө бүхэл яг юм юугаараа байдаг нь болохоор заавал чанах шаардлагатай болчиход байгаа. Хэрвээ тийм байх юм бол авч болно. Тэгээ тэрийгээ 3 минут орчим усанд чанах юм бол яг ингээд энэ болчихж байгаа гэсэн. Тэгвэл одоо ингээд завгүй амьдралдаа бидний хувьд бол овёс бол хамгийн зөв хоол. Яг үнэ байх нь тий. Тэгээд эрүүл зөв хоол байх нь. За тэгээд та бүхэн маань бас овёс идэж заншаараа жингээ бариараа хэрэг нөө жингээ барих гэдэг эмэгтэйчүүд байдаг шээ. Хэрвээ жингээ барихыг хүсэж байгаа бол овёс хэрэгэл, эрүүл байхыг хүсэж байгаа бол овёс хэрэгэл, гоо сайхан байхыг хүсэж байгаа бол бас овёс манд тугай. Яг үнэ. Овёс бол бүр ингээд тал бүрийн ашиг тустай. Тэгээд дээр нь ингээд жимсээр баяжуулаад хэрэглэх юм бол авах хэвээр хангалттай өдрийн тэ амин витамин авчиж байгаа гэсэн. За баярлалаа. Овёсны тухай ийм сайхан сонирхолтой мэдээлэл өгсөн баярлалаа. Тэгээд танаа ширээн дээр алим байна. Тэгээд би чамд алимны нух шийдэг аргыг заагаад өгье. За тэгээ баярлалаа. Тэгвэл тэгээд алимны нух шийдэж болох юм биш. Тийм, овёстойгоо хамт идчих юм бол бүр илүү гоё амттай болох байх гэж би хувьдаа бодоод байна. Тийм байна. За тэгээд хамгийн сүүлд би бас өглөөний цайгаа тогтмол уугаарай. Хэрвээ боломжтой бол та овёсыг одоо өглөөний цайндаа хэрэглэж заншаарай гэж бас хүмүүстээ уриалмаар байна. За тэгээд хоёулаа алимныхаа нух шиг бэлтгэх юм байна тий. Юу надад энэ алим угаацсан баг тий. Угаацсан. Угаагаа бэлтгэсэн тий. За тэгвэл надад хэрчих мод хэрэгтэй байна. Тэгээд би энэ хутгыг хэрэглэдэг баг. Тэгээ. За эндийг ашиглаж болно. За. Айгүй ерөнхийдөө бол айгүй амархан. Алимны нух бэлтгэхэд ердөө алимаа хэрчээд тэгээд алимны нухш маань ходоодны үйл ажиллагааг дэмждэг. Ходоодны өвчтөй ч юм уу те элэг зүсний өвчтөй хүмүүс бол алимны нухш өглөө болгон баг зэрэг их хэмжээгээр биш шүү дээ те. Идж явах юм бол ерөнхийдөө эрүүл мэндэд маш сайн гэж үздэг. Тэгээд дээрэс нь миний бодлоор бол овёстойгоо хамт идэх юм бол их тохиромжтой байх нь шүү дээ те. За тэгээд одоо ингээд алимаа хэрчээ. Тэгээд сав байна уу? За энэ сав болох уу тий? Болно. За сав. Алим за одоо хэрцээ алим маань энэ савны за 3.1 хэмжээнд ус хийнэ гэсэн үг. Ямар ч хэдэн ч хэмжээтэй алим хэрчээж болно. Тэгээд одоо энэ савны дүүр талаар байх юм бол алимаа харцаад 3.1 хэмжээтэй ус хийгээд алимныхаа 3.1. Тэгээд алимныхаа 3.1 хэмжээтэй ус хийгээд тэрийг буцалчихна. За. Буцлаад ирэнгууд яг ингээ буцлаад дэврээд ингээ буцлаад ирдэ шүү дээ. Тэгэнгүүт 5-аас 7 минут болгоод галаа уцалгаад тэгээд унтраа. За би тэгвэл бас бэлдээ. За буцалчлаа. За одоо ингээд буцлаад бэлэн болчихсон. Ийм гоё шаргал өнгөтэй болсон байна тий. Буцлаад ирэнгууд 5-аас 7 минут буцалгана. Тэгээд гаргаж ирээд одоо би миксер рүү чинь хийгээд ирэх юм.
бас нэг цаг ороод авахгүй юм биш үү? Айгүй хурдан. Харин айгүй хурдан байна. Тэгээд энийг одоо нөгөө дөнгөж хоолнд орж байгаа, бор хоолнд орж байгаа хүүхдүүдэд өгж болно. Оо хөрхий. За яах вэ? Тэгээд алумны нухшаа өгж болно. Эсвэл бас элэг ходоодны өвчтөн хүмүүс те. Эсвэл бас зүгээр өдөр болгон өглөө болгоныхоо хоолндоо ойдод ч юм эсвэл заримдаа хүүхдүүдэд нэг амттай юм өгмөр санагдах хүн байдаг шүү дээ. Тэгэхээр энийг бас яг амттан болгоод хэрэгжилж болно гэсэн. Тэгээд дезертний оронд гэдэг яриад ч тийм. Тэгээ ерөнхийдөө одоо чи юу болцсон шүү дээ. Хүмүүс чи айгүй их асуудалтай болцсон шүү дээ. Хоол боловсруулах зам юм. Тийм. Хүн болгоно л ходоод нь өвддөг, ходоод нь хоол эзсний дараа аргадаг. Тэгээд бас л нөгөө нэг жингээ барих хүсэлтэй байгаа эмэгтэйчүүд оройн хоолныхоо оронд эндээс баг зэрэг алумны нухаш шидэд томчих юм бол бас нөгөө үл даагаад тий нөгөө өлсөөдөд нэг мэдрэмж байдаг шүү дээ. Тэрийг маань зогсон. Тэгээд бас ирүүл энэ яг байгалийн гаралтай сахартай гэсэн. Тэгэхээр яг сахарын хэмжээ нь бас зөв хэмжээтэй байгаа гэсэн. Хэд их хэмжээтэй биш. За одоо чи за би микс иртчээ тий. За одоо ингээд бэлэн болчлаа гэсэн. За нөгөө тэгвэл дэлгүүрээс нэг нухаш аваад авах шаардлагагүй. Тэгээ бүр яг хийгаараа штэ тий. Яг нухаш болчихлоо. Одоо энийг контейнер жижигхэн саунд хийгөө хөлдөг зориултаа саунд хийгээд тэгээ хөлдөгч болно гэсэн. Тэр удаан хугацаанд хадгалж болох. 6 сар хүртэл хугацаанд хадгалагдана. Тэгээд яг жижигхэн таслаад хөлдөгчих юм бол яг өөрсдийнхээ хэрэгцээнийхээ хэмжээнд тэгээд ингэж бэлдээд нөгөө идэх дургу овёс идэж дургу байгаа яг сурааг байгаа сурах гэж байгаа хүмүүст бол бас ингээ халуундаа овёсоо шууд хийгээд идчих болно. Тэгээд бас нөгөө нэг чангалын оронд талхандаа тавиад идчих болно. Тийм, яг тийм байна тий. Яг одоо ингээд өтгөн шингэний юм байгаа учраас уурсахгүй. Яг нөгөө дэлгүүрийн худалдаанд байдаг юу штэ тий. За би жижигхэн халбаг аваад. Ямар нэгэн нэмэлт сахар ч юм уу өөр янз бүрийн зүйл холих шаардлагагүй. Ягаад гэвэл эн чинь желатин ч юм уу те өөр зүйл хаалгах шаардлагагүй. Яг байгалийнхаа зөвхөр амар гоё болохоор яг нөгөө дэлгүүрийн алюминий нухаш компа. Амар гоё амттай. За тэгээд би одоо ингэж явъя. Чи одоо хүүхдүүдээ хичээлд нь явуулах цаг зав чинь. За маш их баярлалаа. Энэ бүр айгуу гоё амттай. Миний бүр идэх дуртай. Тэгээ дэлгүүрээс байнга аваад ахааргүй болчлоо. Бас чамд бас баярлалаа надад өглөөний хоол. Бас нэг шинэ арга зааж өгсөнд баярлалаа. Тэгээд хоёлаа тэгээд дараа дахиад үргэлжлүүлээд яриагаа үргэлжлүүлээ тий. Дараа нь чамаа хүүхдүүдээ хичээлдээ ажил сургуульд нь явсныхан дараа хоёлаа тэгээд яриагаа үргэлжлүүлээ. За манайд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бас энэ хөө гоё нэвтрүүлэгтээ бас намайг урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. Тэгээ бас миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. За тэгээд яриагаа дараа үргэлжлүүлээ. За тэгээ. За баяртай. За баяртай. Баяртай.